Өнөөдөр Налах дүүрэгт шинэ дулааны станц барих барилгын суурь тавих ёслол боллоо. Энэхүү станц баригдсанаар Улаанбаатар хотын зүүн хэсгийн дулаан хангамж нэмэгдэж, дагаад барилгажилт эрчимжиж, хөрөнгө оруулалт татах үндсэн нөхцлүүд бүрдэх юм байна. Налах дүүрэгт улсын төсвийн 53.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ дулааны станц барихаар боллоо. Дулааны станц нь 3 үе шаттай баригдах бөгөөд нийт 256 мегаваттыг хүчин чадалтай. Эхний ээлжинд 79 мегаваттыг энэ намартай ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. За нийт 7900 өрх 13000-аас 19000 айлын орон сууцны барилгыг чанартай төвлөрсөн дулаан хангамжаар хангах боломжтой юм а. За төслийн хүрээнд 1.4 км дулаан дамжуулах шугам сүлжээг шинээр барьж 0.5 км шугам сүлжээг өргөдгөн шинжлэх юм байна. Тэгээд дулааны станц эрчим хүчний одоо хангамж байж бид энэ хот төлөвшөлтөд хөдөлтөд хэрэгжүүлэн айл өрхөлд орон сууцчуулан сургууль цэцэрлэгийн ажлууд явна. Аж ахуйн нэгж бизнесийн одоо үйл ажиллагааг хэлнэ. Тэр хэрээрээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломж өсөл бүрдэж байгаа. Тэгээд энэ бол одоо бас зөвхөн дулааны дэд станцыг бид барай зогсохгүй цааш нь цэвэг эрчим хүч ялангуяа одоо нар сэлбэний эрчим хүчний осолсон энэ хангалт нийлүүлэлтийг хийх. Тэр хэрээрээ бас одоо энэ эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх гэдэг. Өнөөдөр Налахад одоо 2000 орчим шинэ орон сууцны барилгын ажлууд шинэ стандартын дагуу баригдаад эхлээд явж байгаа. За шинэ дулааны станц ашиглалтанд орсноор орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэх юм а. За тус дүүргэнөө бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд аялал жуулчлал, аж үйлдвэрлэсэн хот болон хөгжиж бүтээн байгуулалт эд өрнөж байна. За Налах дүүргийн нэгдсэн стандарттай, ногоон орчинтой, амьдралын чанар, аюулгүй байдлын баталгаа болсон жижиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтийг хийж дуусжээ. Өөрсдийнхөө хөгжлийн концепц болоод өөрсдийнхөө бүрдүүлж байгаа татварын орлогоор нийгмийн асуудлыг шийдвэрлэх явах бүрэн боломжтой. За энэ дулааны станц маань бол бас орсноор 1 сая гаруй метр квадратыг одоо халаах хүчин чадалтай ийм дулааны станц. За инхээр бол нааша төвлөрлийг сааруулах, за дээрэс нь одоо Улаанбаатар хот болон энэ говийн болон зүүн аймагуудыг холбож байгаа хамгийн том эрүүл мэндийн төв болох боломжийг хүрт бид бүрдүүлж тооцоо судалгаа хийсэн байж байгаа. Тийм үү? Дараагийн 2 вакцины ажил дээр улсын дэвтэр мөнгөн сугдаад одоо асуудалгүй шийдэгдээд явах юм бол ирэх намар гэхэд одоо дулааны эрчим хүчээ үйлдвэрлээд Налах хотод бол дулааны түгээж эхлэх ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Нийт өртгөх нь 1-р вакцины өртгөх нь 53 тэрбум төгрөг. За тодруулах юм бол 7850 гадалбайд налуу ухаан эдийн засгийн тусгай бүс байгуулж Улаанбаатар чойр замын үе чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик хөнгөн үйлдвэрлэл нэмэн үртэг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа болох юм байна. За Налахын үйлдвэр технологийн паркт 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 8 үйлдвэрийн барилга ашиглалтанд орж иргэдийг ажлын байраар хангаж байна.